Сайн залуусаа Fund NZ-ийн 514 харын арилжааг хэрхэн хийснийг хамт харцгаая. За Fund NZ дээр бол 7 сарын 1-ний өдөр мөн адилхан Euro NZ-д зэрэгцээд би энэ арилжааг нээсэн байгаа. За daily time frame дээр Fund NZ бол үндсэн хөдөлгөөн downtrend selling zone-тай байснаар энэ арилжааг хамгийн одоо сонирхолтой болгож хэлж болно. Яг гэвэл daily time frame downtrend selling zone-ы эсрэг counter чиглэлийн арилжааг хийсэн гэж ойлгож болно. За daily time frame дээр downtrend selling zone swing trendтэй гэхдээ internal trend дээр бол үндсэн хөдөлгөөн маань энэ оройг эвдснээр uptrend buying zone-тай байсан байгаа. Internal бүтцээрээ бол за тэгээ 4 цаг руу шилжсэн 4 цаг бол uptrend trend buying zone-тай байсан. 4 цаг uptrend trend buying zone recent төлөв хэд хэдэн удаа ирсэн байсан учраас энэ арилжааг бол нэлээд эрсдэлтэй болгож өгсөн гэж хэлж болно. За сүүлд бол Fibonacci-гийн 61.8 дээр ирсэн импульс явах боломжтой. Энэ резист рүү буюу хоёр бүхэл 27468 резист рүү бол хүрэх боломжтой гэж үзэжсэн. За 30 минутын дээр бол төлөв 30 минутын тухайн үед бол 4 цагийн recent төлөвийн архины удаа хийгээд 30 минутын down trend төлөвлөгөөнтэй байжгаад uptrend trend төлөвлөгөө энэ шилжсэн. Өмнө өрөөг эвдэд uptrend trend төлөвлөгөө шилжлээ. Recent төлөвлөгөө авчирсан. Recent төлөвлөгөө авчирд Yorolin candle ойролцоогоор 14 цагийн үед бас гарах үед ерөөхдөө энэ Yorolin candle дээр sniper энтрийг хийсэн байгаа. За ингээд дээшээ бол Fibonacci-гийн level дээр нь TP-г авахаар зорьсон. Тэрний наахан талд буюу хэдхэн ганц 2 пипсийн зайд бол би шууд өөрөө close хийсэн байгаа. Энд бол 514-өөс 515 арын арилжаа хийгдсэн гэсэн. Окей. Хэрвээ та бүхэн иймэрхүү үр дүнг харахыг хүсвэл бас энэ арилжаануудыг яаж хийгддэг вэ гэдгийг мэдхийг хүсэх юм бол free round маань нэгдээрэй. Free round маань маш олон төрлийн хичээлүүд, free signal, free webinar-ууд яваа шүү. За тэгээд нэг гэж коммент үлдээгээд free round нэгдээрэй.